Таны хувьд одоо ер нь Монгол банкны шинээр томилох ерөнхийлөгчийн хувьд ер нь одоо хамгийн бодлогын хийх шаардлагатай чухал асуудлыг юу гэж харж байна? Төсөв мөнгөний бодлогыг уялдуулах тал дээр ер нь хийх шаардлагатай ажлуудыг юу гэж харж байгаа юм? За Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг эдийн засгийн байнгын орон дээр бас зохион байгуулж миний бие яхалж ажилласан. За бид нар үндсэндээ 4 цаг 10 минутын хугацаанд одоо тасралтгүй энэ сонсгол зохион байгуулж ард иргэдийн төлөөлөл, мэрэгчлэнүүдийн төлөөлөл 36 одоо оролцогч бас бүртгүүлж оролцсон. За анхудаа Монгол банкны ерөнхийлөгчийг одоо нэр дэвшүүлэхдээ сонсгол хийж байгаа анхны тохиолдол хамгийн олон оролцогчтой болсон. Тэгээд эндээс дүгнээд харахад ер нь Монгол банкны ерөнхийлөгч хэн байх нь, ямар бодлого барьж ажиллах нь манай эдийн засагт бас ямар их нөлөөтэйг ард иргэд маань за мэрэгжлийн байгууллагууд бас ойлгодог болж энэ сонсгол нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо гэж ойлгож байгаа. Сонсголын явцад би бас саналаа хэлсэн. За ер нь бол Монгол банкны шинээр томилогдох ерөнхийлөгч төсвийн бодлого, мөнгөний бодлогыг уялдаа холбоо гэхсэн хангах ёстой. Өнөөдөр бид нар төсөв батлахад улсын хурлын гишүүд бас нэлээдгүй анхаардаг. Тойрог дээр одоо асуудлууд шийдвэрлэх гэж за ард иргэдийн тавьсан санал хүсэлтүүдийг шийдвэрлэх гэж нэлээд анхаардаг. Харин энэ тавьж байгаа мөнгөний урсгал энэ төсөв дээр тавигдж байгаа одоо зээл тусламжийн дүн урсгал зардал, хөрөнгө оруулалтын дүн мөнгөний бодлогот одоо хэрхэн уялддаг вэ гэдэг төдийлөн ач холбогдол бас бага өгöd байгаа юм. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогыг хилцэхэд бол төдийлөн бас нэг ач холбогдол бага өгч оролцоод байна уу гэдэг зүйл ажиглагдаад байгаа. Тэгэхээр цаашдаа бид бол энэ төсвийн бодлогыг мөнгөний бодлоготойгоо уялдуулж хэрэгжүүлж өнөөдөр бид валютын ханшийг төгрөгийн ханшийг одоо бас чанга байлгаж за энэ мөнгөн урсгалын одоо эргэлтийг эдийн засгийн өсөлттэйгээ уялдуулах нөхцөл нь бас бүрдэх ёстой. Өнөөдрийн байдлаар хэдийгээр эдийн засгийн өсөлт бас 5.6 орчим хувьтай байгаа ч гэлээсэн мөнгө урсгалын хувьд бол бас дутагдaltaй байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр бас тун шинжилгээ хийж ажиллах ёстой. Нөгөө талдаа Монгол банкны хараат бус байдлыг хадгалж ажиллах ийм үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар одоо засгийн газрын гэдэг юм уу, за улс төрчдийн улсын хурлын эдийн харьяач гэлээ гэсэн ямар нэгэн байдлаар Монгол банкны бодлого бол бусдаас хамааралгүй хэрэгжих ёстой. Энэ мөнгөний бодлого, макро эдийн засгийн бодлогын үр дүнгээр эргээд айл урхийн амжиргаа микро төвшөндөө айл урхад орж байгаа тэр орлого, бодит орлого, цалин хөлс нь амьдралд нь хүрдэг байх асуудал чухал юм байна. Тэгээ өнөөдөр төгрөгийн ханш сулраад инфляцийн түвшин нэмэгдээд иргэдийн худалдаа авах чадвар буурч байгаа нь макро төвшний бодлоготойгоо уялдаатай гэж үзэх хэрэгтэй. Одоо хамтууд бол төгрөгийн зээл чухал шүү дээ. Тэгэхээр Монгол банкнаас цааш тийм төгрөгийн зээлнээр ер нь хэрхэн анхаарч ажилласаа гэж байна. Зөвхөн одоо аль нэг зээлийн тухай асуудал Монгол банкнд хамааралтай асуудал биш л дээ. Монгол банк арилжааны банкныхаа ялгааг бид ихсээ ойлгож ажиллах ёстой. Өмнө нь бол Монгол банкын тэтгэврийн зээлтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргаж тэр нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж эргэж буцаж ирсэн юм тохиолдолд гарч бас ард иргэдийн нэлээд бухимдлыг төрүүлсэн. Тэгэхээр цаашдаа энэ арилжааны банкнуудын хувьд аль нэг бүтээгдэхүүн дээр анхаарахаас илүүтэй энэ өрсөлдөөнийг бий болгох ёстой. Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоон шилжснээс хойш хэд хэдэн салбар олигопол зах зээлийн шинжтэй явж байгаа. Түүний нэг нь өнөөдөр банк санхүүгийн зах зээл. Тэгэхээр энэ банк санхүүгийн зах зээл дээр цөөн хэдэн тооны өрсөлдөгчд одоо тоглогчд зах зээлийг барьж байгаагаас ийм нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ банк санхүүгийн салбар дээр чөлөө зах зээлийг оруулж илүү их чөлөөт өрсөлдөөн дунд явдаг болох юм бол энэ бүтээгдэхүүнүүд дээр аяндаа хүүгийн түвшин буурахын боломж нь бүрдэх юм байна. Тэгэхээр өчигдөр бас 16 дэд сайд томилогдлоо. Энэ нь ер нь хэр зөв шийдвэр вэ? Ер нь дэд сайдтай байхад та дэмжиж байгаа юу? Дэд сайд засгийн газрын бүтэц баталгад байсан ерөөсө хасагдаагүй. Тэгэхээр энэ бол зардал нэмээд байгаа асуудал бол бас биш гэж ойлгох хэрэгтэй. 16 дэд сайд дээр 16 хүний батлагдсан оронтоо байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ оронтон дээр л үндсэндээ өгнөө нэмж одоо томилоогүй байсан албан тушаалтнуудыг л томилж байгаа хэрэг дэд сайд байх шаардлагатай гэж үзэж байгаа. Та хүн байнгын орон дээр харж байгаа бол байнгын орооны хурал маш удаа одоо эхлэх гэж бас их уддаг. За одоо хамгийн сүүлийн жишээ гэхэд төсвийн байнгын орон дээр хөдөөжин асуудал оруулахад сайд одоо бас айлчлалд ерөнхийлөгчийн айлчлалт явсантай холбоотойгоор за тэгээд одоо сайдын төвшний хүн байх ёстой гэдэг зарим гишүүдийн шаардлагаар тухайлбал байнгын орон хойшлогдчихсэн шүү. Тэгэхээр бүхэл улс оронд энэ дэд сайд жишгээрээ байдаг. 1 үү 2 үү гэдгээс хамаарат янз бүрийн улс орны одоо бас эдийн засгийн нөхцөл байдал нөгөө талдаа хүн ам засаглалын бүтцээс хамаарат янзын байдаг. Энэ улс төрийн албан тушаалтны хувьд яг өөрийн орлого албан тушаалтан байхгүй бол төрийн нарийн бичгийн хувьд төрийн захиргааны албаагч улс төрийн албан тушаалтныг орлож явах юм боломж. Айл нэг сайд нь орлоно гэж байгаа. Гэтэл тухайн
асуудал дээр салбарын сайдын асуудлыг орлож хариуцах хүмүүс байхгүй. Тийм учраас энэ улсын хурлын банк ородын үйл ажиллагаа хэвийн тогтмол явах ч гэсэн энэ ач холбогдолтой нэг. Нөгөө талаас засгийн газар хоорондын комиссиудыг дэд сайд нар хүч ахалдаг байсан. Манайх бол одоо тухайлах юм бол Монгол Оросын, Монгол Хятадын гэдэг юм хоёр хуршигтэйг бусад орнуудтай засгийн газар хоорондын комиссийн хуралдаанууд бол хийгдэж чадхаа болсон. Гэдэг олон асуудлууд бий. Би бол энэ дэд сайд нарыг тодорхой ачаал үүрдэг, тодорхой ажлуудыг, сэдвүүдийг хариуцаж авч ажилдаг, чиглэлийнхээ асуудлууд дээр бас одоо бодлого гаргаж, үр дүнд гаргах ийм чигүүрхтэй хүмүүс гэж ойлгож байгаа. Гол нь дэд сайд хэрхэн ажиллахаас энэ дэд сайдын ажил үнэхээр хэрэгтэй байж үгүй юу гэдг нь харагдах байх. Тэгээ одоо бид нар бол бас нэлээдгүй олон бүтээмжийн менежер, хяналтын менежер, өөрч юуны менежер үлээдэ. Би ч тухайн үед одоо анх тавьж байхад нь л эсэргүүцэж бас хэлжсэн. Тийм олон зөвлөх, тэгэл бахан үндэсний хороо гэл ингээл төрийн ажлыг давхар хэрэгжүүлсэн тухайн бүтцийн нэгж нь өөрөө байхад тухайлбал одоо хяналтын менежер гэхэд хяналтын бүтцийн нэгж нь байхад нэг хүн очиод тэр том аж ахуй нэгжүүдийг хянана гэж бол байхгүй шүү дээ. Тэгээ тэр нь бол үндсэндээ бараг нөгөө одоо хэмнэлтийн хуулиар хоригдсан орлогчийн хэмжээнд очижсэн туслагатай, унаад хэрэгтэй, өндөр цалин үлстэй байсан энэ зарлуудыг харин хасаж таньж бууруулж дэд сайд нарыг томилж байгааг би бол зөвтгөж харж байгаа. Дэд сайд нарын цалин төрийн албаны сүлжээгээр явдаг. Одоо тэр бүтээмж хяналтын менежерүүдтэй харьцуулахад бол бараг л 2 дахин байна уу 3 дахин байна уу бага цалинтай байх ёстой гэж би тооцож байгаа. Тэгэхээр яг хэдэн өргөнөж Та сүлжээнээс нь харчихгүй да. Төрийн албан агчийн цалин улс хэд байна? Сайдын цалингаас бага л гэсэн үг.